Өнгөрөх үндэсний их баяр наадмын өдрүүдэд MCS Coca-Cola компани хуванцрын хаягдлагүй дэлхийд компанид ажлынхаа хүрээнд хуванцрын хаягдлагүй наадын уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрондох хуванцрын хаягдлыг цуглуулж хуванцар сав дахин боловсруулах үйлдвэртэй нийлүүлсэн байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдээр төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд наадамчид олноор хуран цуглууллаа. Тэр хэрээр ус ундааны хуванцар савны хэрэглэнээс үүдэлтэй хаягдлыг хээр цуглардаг. Иймээс байгальд ээлтэй бизнес эрхлэгч MCS Coca-Cola компани зүгээс наадамчдыг хариуцлагатай наадахыг уриалж, хуванцрын хаягдлыг Recycle Me Eco Sound-а цуглуулж дахин боловсруулах үйлдвэртэй хүлээлгэн өгөх ажлыг 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. За үндэсний их баяр наадмыг тохиолдуулаад MCS Coca-Cola компани зүгээс хуванцрын хаягдлыг цуглуулж шууд дахин боловсруулах үйлдвэртэй нийлүүлж байна. За үүний учир нь гэвэл бид бас яг энэ стадионы эргэн тойронд цугларсан энэ олон хүнд хуванцраа зөв ангилан хаях дадал хвшлийг хөвшүүлэх зорилготой. За ерөнхийдөө өнгөрсөн жилээс манай хуванцрын хаягдлуудыг компанид ажил эхэлснээс хойш хуванцар цуглуулалтын маань хувь хэмжээ нэмэгдэж байна. Өөрөөр хэлэх юм бол бидэнд хуванцрын хаягдлаа шууд нийлүүлдэг сөөх, албан байгууллагууд, өдөр үйлчилгээний газрууд гэх мэт газруудын маань тоо нэмэгцээр байгаа гэсэн үг. За тэгээд яг манайх жишээ нь 10 ундаа борлуулсан байлаа гэхэд өнгөрсөн жил 4.7-ыг нь эргүүлэн татаад цуглуулдаг байсан бол нэг жилийн хугацаанд бас энэ олон нийтийн дадал хвшээ сайжраад 6-ыг нь эргүүлэн буцаадаг болсон юм байна. Тоогоор ярих юм бол 47% байсан бол 61% нь эргэн цуглуулдаг болсон гэсэн үг. MCS Coca-Cola компани бол тогтмол бид нартай хог хаягдлыг ангилах, дахин ашиглах, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд хамтарч ажиллаж байна. За энэ удаагийн үндэсний баяр наадмаар бид нар бол MCS Coca-Cola компани ангилах савнуудыг байршуулж байна. MCS Coca-Cola компани хуванцар савны нийлүүлэгч хуванцар дахин боловсруулах TML компанид иргэдээ хуванцар цуглуулах алба байгуулсан бөгөөд орон нутаг болон Улаанбаатар хотод сөөх, үзэр үйлчлэгээний газар, офис зэрэг боломжит байршлуудаас хуванцар цуглуулад байна.